Сайн байцгаана үзэгчдээ. Late Night нэвтрүүлэг цоошин дугаараар та бүхэнтэй мэдчилж байна. Бүгдэнд нь энэ үдшийн мэндийг хүргэе. Та магадгүй энэ нэвтрүүлгийг хизээж үзэж байсан тэр цаг мөчийн мэндийг та бүхэнд мөн дэвшүүлж байна. Ингээд бидний шин дугаарын зочин Монголд бас залуучуудын дунд соён гэгэрүүлэх үйлсийг тасралтгүй сүүлийн хэдэн жил хийж яваа. NBA-г монголчуудтай холбож өгсөн итгэмжлэгч төлөөлөгч нарын нэг болох Идэр угныг өрсөн байгаа. Зочноо хүлээн авцгаая бүгдээрээ. За сайн яваад ирсэн үү? Сайн явсан. Оддыг оройс Нилээн л явлаа. Оддыг оройс гэдэг үрээнд ор. Тэгээд оддыг ямар ч зөөрөөс харуулж чадсан болов гэж найдаж байна шүү. энэ гэхдээ анхных биш байсан баг тий? Миний 3 дахь. 3 дахь удаа. Хамгийн сошиал медиа хөгжсөн үеэс хойш анхных л гэсэн үг л дээ. Өмнөх хоёрыг бол хүмүүс барыг мартсан бохоо. Хамгийн ихэнд хэдэн онд явж илаа? 11 онд. Лос Анжелест болсон All-Star ламын явж байсан. Ганцаараа явж байсан. Тэгээд бүх юмаа үүрээд нэг хөдөөний хүн хотод ороод ирэхлээр нэг ингээд нэг тий баах юмаа барьцсан л явдаг шүү уут мууттай. Тэгэл явж байсан. Тэгээд дараа нь 12 онд Баажи манай уугна бид гурав Орлонд руу явж байсан. Тэр үед бол бас айгүй гуруулаа явчихсан. Сая бид нар бас гуруулаа явсан. Тэгэхдээ саяныхаа бол онцлог юу гэхлээр ерөөсөө бид нар газар дээрээс нь хөтөлт хийсэн, stand-up хийсэн. Яг NBA-ийнхаа одоо продакшныг ашиглаж за мөн тэгээд NBA-гээс нэг тоглогчийг аль биесээр ярилцлага авах эрхийг өгсөн. Тэгээ энэгээрэл гол байлаа. Дээрээс нь тэгээд бид нар тоглолтыг ордон дотроос нэг шууд тайлбарлсан. Ийм 3 онцлогоороо л энэ удаагийн аялалыг илүү нэг алхам бас тий ахисан гэх юм уу тийм л байсан да. Ер нь сая гурлаа яваад нэг нэгэндээ ээлжлээ зураглаач хийсэн тий. Манай нөгөө хоёр ээлжлээ зураглаач хийсэн. Тэгээд би яах вэ нөгөө юу юм чтэй нэгэд өмнө хоёр явцсан юм чинь ер нь илүү сошиал талаа батсан гэх юм уу? Сошиал дээр бүх юмудаа тавьсан. Тэгээд спонсоруудаа бид нар чинь нэг хитэ спонсортой байсан. Тэгээд тэр спонсоруудын хуудасаар лайв их үүрэгтэй. Жохон тэр дотроо жохон толгой эргэсэндээ зүйлдээ юу ямар хуудасаар лайв хийгээд байгаа мэдэхгүй зүйлдээ. Тэгээд гэхдээ ямар ч байсан тэгээд ер нь манай спонсор ч гэсэн баяртай байсан. Үзэгчдийн хандлага ч гэсэн их эерэгтэй. Ямар ч шинэ байлаа. Оддыг оройс бид нар мэдэрч чадлаа. Би ч ерөнхийдөө энэ биеийнхээ үзэгчдийг төлөөлөл явж штэ. Тэгээд бид нэрээр бас нөгөө яагаад үзэгч нараас дамжуулаад бас All-Star-ыг мэдэрсэн болов гэж найдаж байна да. Мэдрэхээс яах вэ одоо тэгэл бүр л илүү гоё. Одоо тэр тоглолтыг шууд ордоос тайлбарлсан бол надад бас их таалагдчихлаа. Тэр бол дэвшилттэй. Сая бас спонсор гэдээ дурдж чинь ер нь зүгээр хэдийн спонсорын мөнгөөр явсан бэ? Хоёр яг ерөнхий спонсор. Тэгээд нөгөө хоёр нь болохоор бид нарт хамтарч ажиллах бас байгууллагууд бас нэг баг хэмжээгээр бас нэг тусалсан. Аялын зардалмаар бол бид нар зардал хааж чадаагүй л дээ. Гэхдээ бас тодорхой хэмжээр гарах ёстой зардал гэж үзсэн. Одоо жил болгон гаднаас ирсэн нөгөө агарын сигналаар ирж байгаа юмараа бид нар энэ чи юм хийгээд байхгүй те бас жилдээ нэг 2 удаа хийш нь очиод ер нь үзье ингээд үзье ер нь алхам бас ахиулъя гэж гол зорилгоо тавьсан л та. Тэр алхамч бас нэлээл ах шиг санагцсан л да. Одоо та хэдийн ялангуяа нөгөө тоглогчтой уулзж байгаа тэр олон селфинээс харахад байна. Тэгсэн. Тэгээд яг зөв нэг инээдтэй юм манай нөгөө тулгаан маань хөөгдөх төгсөн. Яагаад гэвэл очсон олон улсын сурвалжлагч нар чинь тоглогчтой зураг авахуулах эсвэл тэднэрээс нэг гарын үсэг эднэр авах ирэхгүй болохгүй. За. Хэрвээ тэх юм бол бүр нөгөө үнэмлэхээ одоо юу гэдэг эрхээ алдна тий хураалгах тийм аюултай. Тэгээ бид гурав очиод NBA-ийнхний тоглогчдын нөгөө нэг байрлаж байгаа зочд буудал хаана вэ гэдгийг мэдчихсэн баг. Тэгээ тэнд бүтэн өдөр болсон. Зүгээр ингээ хүлээгээл тий ингээл уруу наштаас ирээл гарч байгаа нөгөө томчууд чинь бүгд орж гарч байгаа. Бид нар дотор нь ороод тэгээ би чи өндөр болохоор бас ингээд хүмүүс азаарчих гээд байгаа байхгүй би гарын үсэг нэхэд явж байсан болохгүй. Нөгөө хоёр жараа авах юм болохоор за та хоёр ерөөс энэ бөмбөгийг бариад энэ юмыг аваад очиод гарын үсэг авах гэсэн. Тэгээ манай хоёр чи сэргэлэнтэй нилээд гарын үсэг авсан л та. Сүүлдээ хамаадаг ширтэн азаартаад. Тэгээд таашаа сэтгүүлчтэй биш тэгээд наадах ч одоо наадах өг тий бараг алдангаа төхөд. Тэгээд хөөгдсөн бүр дахиад тоо энэ чи ирэх юм бол гэдэг. Би тэнгуү тэнцээ нэгэ сууж байгаа байхгүй. Би нхоёрыг танихгүй болсон. Өөр тийш харж манаас сонсон. Тэгэхгүй бол юм алдвал одоо нэг нь алдъя да. Тэгээд яаж нэг нь явтагаа үлдээ да гэж бодож байна шүү. Тэгтээ яг зөв миний зүгээс нэг тийм онцгүй юм шиг харагдаж магадгүй нэг тийм болсон. Тэгтээ тэр бол яг зөв тийм юу тийм инээдтэй бас нэг аяллаа хугацаанд болсон үйл явдал. Тэгээ одоо залуучуудад ер нь яг бид нар монголчуудад их хол юм шиг санагддаг байлаа л да. NBA-гийн тоглолтыг үзэх ч юм уу. За тэр дундаа бас All-Star бүх одны тоглолтыг үзэх. Тэгээ энэ бол илүү бүр ойртой байна. Эсвэл жил ирэх тусам. За тэгвэл одоо та хэдий зүгээр ерөнхий саяны явсан ингээл тооцоогоор харахад нэг хүн
одоо яг гол өдрийн тасалбар аваад бусад гадуурх үйл ажиллагаанд оролцоод Америк руу яваад ирэхэд ер нь нэг хүнээс ойролцоогоор хэд орчим төгрөгийн зардал гарах вэ? За мэдээж хамгийн ихний зардал бол онгоцны тийзийн зардал байгаа. За тийз бол ер нь бол янз бүртэй. Ер нь бол нэг 2 саяас нэг 3 саяын хооронд хаашаа явахаас хамаарна шүү дээ. Ирж очихтойгоо. Бид нар бол ер нь бол 1.8 сая билет авсан л да тийзээ. Бүр урьдчилан захиалах юм бол баг бүр юмтганч байх боломжтой. Ойртох тусамжийн суудал нь урд бол үнэ нэмэгдчихдэг байхгүй. Ер нь бол 2 сая төгрөгөөр ойролцоогоор нэг тикет авчин тийм ээ. Юу авчин тийзээ авчин. За тэгээ буудлын мод идэр бол нэг гайгүй дээ. Өдрийн нэг $50 дотор ингээд нэг багтаагаад авчиж болно шүү. За тоглолтын билет дээр хүмүүс ер нь жоо хол юм санагддаг. Тэгээд би сая Нью-Йоркт очиод нэг тоглолт үзэхэд бол нэг $175 билет. Нэлээд ойрхон. Зөв үлрэлийн тоглолт л доо. Тэгээ үзчихэж байгаа юм. All-Star-ын билет бол жоохон үнэтэй. Ер нь бол нэг $200-300 гээд бүр хойтлын суудлууд. Урагшаага бол тэр чинь бараг 10,000 гэж болно. Гэхдээ тэр хооронд хэлбэлцэж байна. Тэгэж ер нь үзэн. Тэгэхээр ер нь бол яг тэр мөнгөө магадгүй нэг 10 сарын хугацаанд сейвлж яагаад те. Тэгээд нэг явж ивэл ер нь тийм байс байвал зүгээр л байна. Тэгээ виза мэдээж бүтээх хэвээр. Гол асуудал. Манай монголчуудын хувьд хамгийн гол асуудал виз. Тэгээ визнийгаа ярьсанд орно ингэн тэгээд одоо миний сонсноор бол нэг 2-1-ийнхэнд виз гарч байгаа гэдээ би сонссон. Ер нь бол чанга болсон. Нөгөө Трамп гарснаас хойш тийм ээ. Нөгөө иммигрантуудыг бол жоохон хязгаарлаж байгаа. Бид нар бол яг нөгөө ажлын шугамар явж байгаа учраас бидний виз бол асуудалгүй. Тэгвэл саяны визэнд орж явахад бол ярьслаа өгж явахад бол их юм асууж байна, их юм судалж байна. Өмнө нь бол ерөөсөө оронгуудаа энэ би ток биш тэгэл би виз картны фэн байна гээл. Бид нар чинь барыг хоорондоо нөгөө ярьж яагаар за ирээд визаараа тэгээд аялалтаа сайхан яваад ирээрэй л гэдэг байсан. Одоо жоох өөрөлдсөн байлээ шүү. Тийм байлээ. Очиос орж үзсэн. Бид нар чинь нөгөө нэг өнгөрсөн жил эцэдийн орны ажиллаар Америкт явах үед чинь 3 визэнд ороод тэгэхэд тэр өдөр 60 гаруй хүн ороход 6-7 хүн виз авчихсан. Тэр бол бүр амар юм байна. Хүлээгээ сууж ах чинь хүмүүс бараагаал гарч байгаа юм чинь. Өчнөө баг ажил мэргэжил бүх юм нь баталгаажсан хүмүүс гараал. Тэгэл бид ч та нийгмийн ажиллаа гэж ярьсаар гал ороод гарсан л да. Яг нь визэнд орно гэдэг зүгээр нэг тийм шалгалтанд орж байгаа юм шиг л байдаг шүү дээ. Жохон онцгой мэдрэмж тий. Тэрийг жохон өөрчлөлмөр л байгаа юм л да. Тийм. Антони Дэвистэй уулзж яриа авсан. Тэгээд NBA-гээс нэг тоглогчоос ярьслага авнаа. Гэтэ тэрийгээ болохоор бид нарт ерөөсө хин гэдэг хэлэхгүй байсан л та. Тэгээд байхгүй ч магадгүй гэсэн. Хөхгүй ч магадгүй гэдэг. Тэн чинь нэг 10 дахин телевизээр ярьслага авч байгаа. Тэгээд нэг нь манайх байхгүй. Тэгээд Монгол анхудаа ангууд чинь нөгөө очсон бидний NBA-гийн хүмүүс чинь бүр өөрсдөө аягүй гоё санагтаад. Бараг Монгол улсын анхудаас усч хүмүүс байгаа юм биш. Тэгээд бид нарыг өстө аягүй сайхан тейк кэр хийгээд өстө жинхэнэ халамжлаад. Тэгээд яг All-Star-ын өдөр өглөө нь над руу мессеж ирсэн. Тэгээд Эди те ажиллагаа тоглогч Энтони Дэвис биш үү гэхээр би бүр ингээд тухайн гайхчихж байгаа юм. Яг л Энтони Дэвис бол All-Star дээр байсан тоглогчдоос түлхчдийн ярилцлага авах хүсэж байсан номер 1 тоглогч байгаа. LeBron James-тэй хувилцсан асуудал ялангуяа те энээсээ болоод тэгээд Энтони Дэвис болчингууд над хамгийн түрүү толгойд юу орж ирсэн бэ гэхэлээ яана би одоо асуултаа солихгүй бол би чинь зүгээр нэг ерөнхий асуултаа бэлдээд өгсөн. Тэр асуултыг чинь бас цаанаас нь хянаа хаамаг асуулт асууж болохгүй. Нөгөө free agency-ийг холбоотой асуулт асууж болохгүй бас. Тэгэл жигэн тойруулсан да. Тэгээд тойруулаад асуухтаа бол би зүгээр аялын тоглолт хийхдээ те хамгийн гоё хот аль вэ ч гэдэм үү. Тэгсэн чинь нөхөр шууд би бүгдэнд нь очиж дуртай гэж хэлчихэж байгаа юм. Тэгээд хамгийн дуртай багийн анд чи хэм бэ гэж нэг асууж байгаа юм. Тэгээд ер нь бол нөгөө чөлөө таганд болохоор энэ шийдвэрийг гаргахын тулд юу одоо толгойч орж ирдэг. Тэгээ ямар нэг хүчин зүйлүүдийг хамгийн түрүүлж авч үзэх үү гэх тиймэрхүү асуултуудыг асуусан. Олигт хариулт өгөөгөө. Ямар ч асуусан. Тэгвэл ер нь бол яг тэр зураг бол маш гоё байсан. Харин тий. Тийм танд бас тусгаалan баяр хүргэе тэрэн дээр нэмээд тий. Тэгээд өндрөөр нь хөөрлсөн юм болов гэж би бас зүгээр жоок хийсэн. Холгүй байлаа шүү. Тий гайгүй. Гэхдээ бас ингэж байгаа маа. Тэгээд би тэрийг зүгээр хошиноод бичсэн байхгүй юу? Өндрөөр нь хөөрлж байгаа юм байна. Тэгээд Брэдли Биллиг сайн нэг Аргентины сэтгүүлч хийж байна гэсэн чинь манай яалт тэрийг жинхнээс нь гэж ойлгоод энэ би токоор хилээд авд юм да. Цаанаас нь өндөр намаар нэгэж яасан байлээ гэ. Тэгвэл би жил болгон явж таарна шүү дээ. Дараа жил өөр хүмүүс явсан шүү дээ. Дараа жил яалт явбал тийм шүү дээ. Жингээр нөх юм уу те. Мэдхгүй шүү дээ. Баажи явах юм бол толгойн хэмжээгээр нөх юм уу те. Мэдхгүй шүү дээ. Тийм байж болох л та. Таны хамгийн анх яг NBA-гийн үзсэн тоглолт ямар тоглолт байсан юм бэ? Америкт амьдарч ирсэн. Яг бичлэн үзсэн үү? Бичлэн үзсэн тоглолт Майкл Жорданы тоглолт. Өөрөө Вашингтон Уизардс байсан 2003 онд
хамгийн сүүлчийнхаа удаа Чикагогийнхоо талбай дээр тоглосон тоглолтыг үзсэн. Үзсэл гэж боддоо шүү дээ би. Надад одоо болтол тэрэнд ийм зүү зэрэглээ мэд өнгөрсөн. Ороод Тэ. нэг биц гараад ирсэн. Би ерөөсөд яадгүй. Ерөөсөд яг нэг тийм сэтгэл тод үлдэнэ юм биш. Тэрнээс өмнө Булсын фэн байсан уу? Уусаа Булсын фэн. Угсаал. Жохносоо Булсын фэн дараа Чикаго хотод ч амьдэрсэн. Хэл Булс болно угаасаа өөр арга байхгүй юм чи. Манай нэвтрүүлгийг бас дэмжиж одоо манай гол спонсорын үргийг гүйцэтгэж явдаг USA Shop гэж байгаа. За. USA Shop-ын зүгээс бас манай нэвтрүүлгийг хүндэлж бидний зочноор ирсэн танд зориулаад Chicago Bulls-ийн энэ гоё цамцыг бэлгэлж байгаа. Тэгээд За. тэр сайхан дурсамжийг ярьсандаа би шууд гаргаж ирээд гардуулчих гэж бодлоо л да. За тэгээд спонсор ч юм уус баярлалаа. Тийм, манай USA Shop бол ерөөсө 5 минутын дотор өөрийнхөө хүсэж байгаа бараг шууд мөнгөний бодуулаад өөрийнхөө гар дээр 7 хоногийн дотор авч болох юм боломжтой. За. Сайхан онлайн дэлгүүр байгаа. За. Тэгээд би сая Нью-Йоркт байхдаа NBA Store-оор орж үзсэн. Тэгээд нөгөө 5 дугаар авеню дээр байдаг Нэг юм 2 3 давхар үлээ. 3 давхар тэгээд доошоо бодвол давхартай бас амар юм. Тэгээд тэр өнд ороод би яг нөгөө жоох хөөхт мөхөлцсөн дэлгүүрт ордог шиг юм болж байгаа юм чи ингээ ухаал та. Тэгээд би тэр дэлгүүрт 3 удаа очсон. Явтаа л очсон. Тэгээд яг нөгөө мөнгө төрөж жоохон аяллаа сүүлийн өдрүүд учраас жоохон төсөн муутай байсан болохоор тэгээд ямар ч байсан л ATM-ууд авсан. Гэтэ тэр бол үнэхээр мөрөдлийн газар байсан. Тийм билээ. Би тэр дээр орж үзсэн байсан. Өөцнөө. Амар гоё дэлгүүр лээ тийм. Ингээд ухаалдах юм. Би тэгээд бас яг тантай адилхан асуудал бол явжсэн л та мөнгөний асуудал. Тэгээ найзуудаа нэг хөрхэн түлхүүрний оосор юм шиг. Би бас тэгсэн. Түлхүүрний оосор, стакан, аяг маягны юм л авчих. Тэдний үн бол бас арай болоод байгаа тийм. Нөө болоод байгаа байхгүй. Танаас яг одоо өнөөдрийн 30 багаас нэг багийг нэг удаа тоглолтын дасгалжуул гэвэл та аль багийг сонгох вэ? Голд State Warriors дасгалжуулах шаардлага байхгүй. Очоод цагаараа тоглоод гэж шүү дээ. Булсыг бол дасгалжуулахгүй. Болидо. Яг зүгээр нөр дасгалжуулна гэдэг юм би ер нь хийж байгаагүй л дээ. Ер нь гэхдээ хүүхдүүдтэй ажиллаж байсан, секс ажиллуулж байсан. Тэгээд өөрийгөө дасгалжуулах хэмжээнд боцсон гэж юусо боддгоо. Хаа байсан болоогүй бах. Ягаад гэвэл нэг тэр чинь зөвхөн дасгалжуулагч бас биш. Тухайн хүүхд залуучуудад бас нэг тийм юу гэдэг юм дээ нэг тийм амьдралын бас нэг дасгалжуулагч бас давхар болох ёстой юм шиг байгаа. Ер нь бол дасгалжуулагчдыг хараад байхад зөвхөн сагсаа заахгүйгээр те яаж бие авч явах уу? Яаж хүмүүстэй харьцах уу гэдэг юм уу? Тэгэхээр яг дасгалжуулагч гэдэг юм бол тэр амар харьцагтай юу гэдэг нь NBA-ийн шинээрс харагдаж шүү дээ хүмүүс ямар гэдэг вэ? Тэгэхээр ер нь бол болоогүй. Энэ талаар бол их бодооч юм байна тий бас. Яг хүүхдүүд ажиллаж байхдаа би боддог байсан. Хүүхдүүдтэй бол аюу гоё л доо. Хүүхдүүд зааж өгнө ингэ алц өгчүүл тэ ингэ энэ дээр нь ямар үг хэлэх үү, хэний загнах уу, загнахгүй юу, загнахтаа бас ямар үг ашиглах уу гэдэг чинь амар их юм байдаг. Тэгээ ер нь бол их амаргүй ажил. За баярлалаа. Хоёулынх нь ярилцлага бас гоё эхэлж байна. Одоо би танаар нэг бяцхан таавар таалах ёстой л доо. Энэ дээр бас манай ийм дэ муу шүү яана. Найруулагчдаас бэлдсэн байгаа. Энд тоглогчдын зураг байгаа. За. Тоглогчдын зургийг араас нь харуулсан. Нэр дугаар нь байхгүй. За. Энэ ямар тоглогч вэ гэдгийг таана. NBA-ийн тоглогч тийм. NBA-ийн тоглогч. Энэ гэхдээ одоо өнөөдөр тоглохоо болцсон ч тоглогчд бас зарим байна. Хамаагүй юм байна тийм. Хамаагүй тийм. Гэхдээ ер нь гайг баха. Манай ялт байсаа ирж орвол хин NBA-г илүү мэдэх вэ гэдэг юмд орсон явж байсан шүү дээ. Нөгөө нэг red point юмар орсон. Тэгэл би тэрийг харсан. Бурхан за би ямар азар байгаагүй. Тэр хоёрын хин илүү байсан бэ? Ямар ч байсаа илүү байсан. Тэгээд ялтын нэр нь унж байгаа байхгүй. Тэрээс болоод жишээлбэл те. За энэ дэр гэхдээ би таныг гайг бах гэж бодож байна. За энэ тоглогч юм бэ? Реал. За баяр хүргэе. Реал на мэдэж байна. Реал мэдэж байна. Толгой болгон өмсгөл дээрээс нь хараад те. За баяр хүргэе. Энэ юм бэ? Брэдли Билл. Брэдли Билл. За баяр хүргэе. Washington Wizards. За Брэдли Билл. Хоёр байна. За энэ юм бэ? Every Bradley байна. Every Bradley. Босонд бах юм. Every Bradley юм ба. Шиддэг кейс дээр нь бас харж болох л. Дээчгүй шүү. Шидж байгаа зургууд бол. Кейс бас нэг жоохон онцгой тийм. Онцгой. Энэ юм бэ? За энэ тоглогч одоо энэ багтаа тоглох болчихсон. Маш Эрик Блэдсон байна. Эрик Блэдсон. Итгэлтэй байна уу? Detroit Pistons байна. Байж гарээ. Detroit Pistons. За. Блэдсон бол биш бах. Би харсан ч бас биш л ах гэж бодож байна л да. Зааш нэггүй. Бачаа Блэдсон шиг харагдлаа толгойн хэсэг нь. Одоо нөгөө шуугантай уналттай байгаа багт байгаа. Lakers юм уу? Kentavious Caldwell Pope юм уу?
KCP юм Ketamus Caldwell Pope. За KCP-ийн юм амар шивэснийг нь мэдсэнгөө. нэг унлаа. За. За. Цаанахыг унсан гэж бодож байна шүү дээ. Зүгээр нэг унах байлгүй. Оо Петрович юм лээ. Тэгээ Петрович шүү дээ. Миннесотагийн Серб төв шүү дээ. Тий, төв байсан. Тэгээ Петрович баха нэр нь. Нэр мөн үү? Ер нь бол тоглогчийн та зүг таацсан. Нэрийг хараа байлаа. Пекович. Пекович. Петрович гэхэр би нөгөө Драсн Петрович. Оо, Драсн Петрович. За, стас орно шүү. Сүүлийн зураг. Начин Пламли байна. Пламли блок гэж. Пламли блок гэж. Milwaukee Bucks. Тий. Одоо тоглож байгаа. Биш ээ. Пламли ч улаан өсрөхүүтэй шүү. Арай л улаан өстэй байгаа юм тий. Арай улаан. White Mamba шиг юм шиг өстэй. Скалибрини юм шиг өстэй. Гүү. Наач яас юу вэ? Хараа. Донте Девинчесо ч одооний өрөөг юм шүү дээ. Оо, энэ чи ийм бак юм уу? Ийм гоё гартай байна. Пламли шиг харагдчих тийм. Гэхдээ Пламлиас арай өснө өөр байгаа даа. Тэр тийм жоох улаан юм байна. Тийм байна. За. 3-50% За. байна. Яг бай. Гайгүй тий. Зүгээрээ. Үзэгчд өөрсдөө дотроо бас бодоод тэгээд хөвчихгүй дөө. За баярлалаа үзэгчдээ. Энэ төрөд манай нэвтрүүлгийн эхний хэсэг төр завсралж байна. Хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Баярлалаа үзэгчдээ. Нэвтрүүлэгтээ эргээд тавтаа морил. Өнөөдрийн манай дугаарын зочин бас соён гэрүүлэх хөтөлбөрийг улс орон даяар би хийж гүйцэтгэж байгаа гэж та хэдийг үнэлдэг. Тэгэхээр та хэд бас энэ олон залуучуудын өмнөөс талархал илэрхийлээ дахин. За баярлалаа. Тий, энэ бол би бол энийг бүр хаасаагүй хэлж явмаар л байдаг л да. Энэ боломжийг нээхийн төлөө цаг зав гаргаж явж байгаа гэдэгт бол маш их баярлдаг. Дээр нь бол хажуугаар нь атаархч явдаг та хэдэд. Дуртай юм хийнгээ ажиллаад явж гин гэдэгт би амар атаархдаг энэ дээр. Тэгээ олон ч хүмүүнээс энэ үгийг сонссон байлгүй дээ. Тэгэл ер нь хүмүүс ихэвчлэн та нар яг гоё ажилтаа шүү л гэдэг чинь. Тэгээд яг өндөө бол бид нар бол өөрсдөө амар азтай тооцдог. Мэдээж тэгэлгүй яах вэ? Ер нь бол энэ би тогтчил одоо бид нар чинь баг 12 дахь үлрэлт 12 дахь жилдээ явж байна. Тэгээд эхний 10 жил бид нар ямар ч спонсоргүй л байсан тий. Тэгээд одоо ингээд спонсортой болоод дэмжиж байгаа хүмүүстэй болоод тэгээд энэ сошиал медиагийн ачаар бас ингээд үзэгчтэйгээ ихээр цуглуулад тий ингээд тэн дотор хил амч байна, хил амгүй юмч байна. Тэгээд угаасаа л айл байхад гоё. Хүмүүс үзэж ийн гэдэг нь чухал. Тэгээд ер нь бид нар өөрсдөө ч айгүй азтай. Тий. Азтай шүү. За хамгийн анхны тоглолтод Чикагод очиж үзчихсэн гэдэг хэлээ. Тэрнээс хойш ер нь нийт бүүсийн тоглолтыг хэдэн удаа үзсэн байдаг вэ? Ганцхан тэр. Оо тийм үү. Яг Америкт амьдарч байхад ер нь бол нэг тэр тоглолтыг үздэг юм аа. Тийм баг. Тийм заавч хардаггүй. Дээрээс нь тэр тоглолтын билетийг авч үзнэ гэдэг нь ямар нэгэн байдлаар энэ оюун ухаанд нөгөө боломжгүй гэдэг ингээд те нөгөө Монголд байхын боломжгүй наа чин те наа чи хитрхийн үнэтэй штэ чамд гэж тийм л юмд байдаг байсан. Даалдах хүнсэр байгаа. Даалдах хүнсэр суудсан. Тэгээ одоо эргээд харахаар ямар тэнийг юм бэ гэж боддог байхгүй. Одоо Chicago Bears гэдэг NFL-ийн багийн тоглолтыг тэр амар том ордонд үзтгэл өстой байсан байх те. Chicago ч 2 бейсболын багтаа тий Black Hawks гээд саяхан авар авсан NHL-ийн багтаа. Тэдний бүгдийг л үзэх ёстой л байж. Одоо тэнд үлдсэн одоо манай нэзэр ер нь бүгд сайн үзсэн билээ. Намайг явсанаас хойш. Тэгээ би сая очиж уулзтаа гомцсон л үгүй. Намайг багт ягаа бид нэг гэж үздэг байсан юм бэ ер нь. Тэгээд гэхдээ яг одоо бид тэрийг нөхөж чинь. Тэрийг All-Star-аар нөхөж чинь. Тэгэхээр болж чинь. Гайгүй. Тэр бол Булсын ер нь хэр олон юм танд байдгүй цуглуулсан. Тэр чин дайзууд одоо тий гоё дурсгалтай. Ер нь надад ганц л цуглуулсан яг ингэж зүрх сэтгэлээ оруулж цуглуулсан ганцхан юм байдаг. Тэрний болохоор нөгөө trading cards шүү дээ. Тоглогчдын картер байхгүй. Тухайн үед 90 онд ч яг тэр картер нэг мерсэр орж ирдэг үе байсан. Тэгэл тэр картуудыг их цуглуулдаг. Одоо тэр цуглуул маань хүртэл байдаг. Яг балкад их байдаг байсан. Гэхдээ би ч гадагшаа явцсан болохоор тэр балкадыг одоо хаанч байгаа хин жураа хийцэн мэдэхгүй л дээ. Балкадыг цуглуулдаг байсан. Тэгээд одоо бол яг нөгөө бүүлсийг дэмждэг учраас дээрэс нь ингээ хүмүүс янз бүрийн бэлгүүд өгдөг. Өнөөдөр ч гэсэн нэг бүүлсийн замцтай боллоо. Өчтөр манай найз өмсөжсэн малгайгаа өгцсөн нөгөө нэг манай нөгөө мөнхий рэп нөгөө Батуух шүү дээ. Тэгээ бид төр чи нэг баг тоглож байгаа Friends League. Тэгээ Батуух өчтөр надад Солонгосоос авсан те. Яг NBA-гийн тэр Chicago гэсэн аюу гой малгайгаа өгсөн. Тэгээд гэх мэтлээ одоо ингээ нэг цуглуулга жоохон нэмэгдэж байна да. Танаа хүүхдүүд ер нь ямар багийн фэн болох вэ?
Манай том бол угаасаа Golden State Warriors-ийн фэн. Магадгүй. Тогтцоо. Steph-ийн фэн. Тэгээд би сүүлд яг нэг Irving-ийн пүүзийг авч өгсөн. Тэгээд Irving руу жоохон орсон. Гэхдээ нэг яг ер нь Steph-ийн бил одооний хөтөд чинь. Одоо бүр жоохныг бол би бүүсийн фэн болохгүй сая бүүсийн өмсгөл авчирж өгсөн. Тэгээд ойлгож байгаа ч юм уу болоогүй л багтаа тэр бол. Тэгээд заавал нэг энэ тэр гэж нэг шахахгүй. Би бас Чи Boston фэн. тийм Celtics-ийн фэн. Тэгээд би сая Америкээр явж явах хугацаанд ястай дурандаа очиж тоглолт үзсэн. Үзсэн. Тэгээ ордондоо орж үзсэн. Нулимс зээлгээс яг мэдрэмж өөр. Оо шал өөр юм билээ. Фүү. Тэр нэг зүйл янзаар гэдэг байхгүй. Зурагтаар үзэх, ордонд үзэх хоёрын гол ялгааг үлдэр чи битүү entertainment байгаа үст. Хүмүүсийг зүгээр байлгахгүй шүү дээ. Дундуур нь дандаа гоё юм болдог. Бидний реклам орцсон хойгоор чинь талбай дээр нь зөндөө юм болж байгаа. Тийм билээ. Тэгээд гоё л доо. Таны хэлснээр нөгөө нэг стол юу болоод өнгөрөө гэлсэн тийм биз гараад ирсэн байсан. Тэгээд уг нөгөө нэг камерт өрчихгөл далбаа малбатайгаа суугаалсан тэгэл арай л өртөг үлээ. Содоо бас явсан шүү дээ. Би комедигийн содоо бас яваад нөгөө хитий юу би юуны чиний юу ч юм болъё гэдэг. Тэр нөгөө бассейн цэвэрлдэг хөвгч болъё гэдэг тэгсэн чинь хүмүүс ирээд тэр чи яасан гэсэн. Бараг хөөж мөгөө наа сайн чи итгэхэд том баймаа гэсэн юм байна. Танаа юун дээр тэгж ярьж байсан. Сонирхолтой бас болсон л юм. NBA Talk-ийн багийнхан. За тэр бол их гоё нөхөрлөл бас давхар явж байгаа харагддаг л да. Тэгээд та хэдийн нөхөрлөл нь хэр удаан хугацааны өмнөөс, хэр урт хугацааны өмнөөс эхэлсэн юм бэ? 2005 оноос ерөөсөө. Анх би Eagle очиод Eagle-ийнхаа захирлын туслах ажлыг аваад тэгэл спортын албыг бүрдүүлгэсэн. Тэгээд манай уугнаа бол анханасаа байсан. Манай уугнаа чинь мэдээний хөтлөгч байсан шүү дээ. Бүр ингээд одоо үдээд ингээд те амар мундаг мэдээний хөтлөгч боллоо явах хэвээр өнийг нь би замаас татангуудаа ер нь чи спорт руу орчихоо гэдэг. Тэгээд дараа нь анхаа Эрк хоёрыг авсан. Тэгээд дараа нь ялалт манай ялалт маань эвлүүлэгч юм. Тэгээд ялалтыг авсан. Тэгэл ерөөсөө бид 2006 оноос хойш тэр баг бүрдсэн. Тэгэл цаашаа явлаа бид нар бүгд би үндэсний телевиз рүү орлоо. Буцаж бид нөгөө босфор суугт лист дээр нийллээ. Анх удаага NBA-ийн эрхийг авлаа, гаргалаа. Дахиад буцаад нийлсэн. Дараа спорт бокс гэх тусдаа бүр телевиз гарсан. Тинчээ бид манай баг бүр өргөн болсон. Тэгэл нөрөө зах зээлийн ирэхээр шахагдсан. Тухайн телевизээр харамслаар хаагдсан тий. Тэгээд хаагдаас хүн би гараа авцсан л та. Тэгээ одоо буцаад бид нар бүгдээрээ спейс дээр буцаад нэгтцсэн явж байгаа. Тэгээд гоё л доо. Энэ бол их тийм гоё урт хугацааны гоё нөхөрлөл харагдав. Тэгээ бидний нөхрөлийн бас нэг жишээ бол одоо бидний хийж байгаа нөгөө юу шүү дээ Friends League тэмцээн. Одоо энэ бүр одоо бараг 100-аад залуучууд бүр өнөхөр гоё нөхөрлөлтэй болсон. Одоо нэг удаа сакс тоглож байна тий. Тэгээд айгуу гоё. Одоо яг хөтлөж байгаа шинэ хоёр хөтлөгчийн хувьд одоо Баажи Тэнэ за бас заяаг орхиж болохгүй бах тий. Болохгүй тий. Тэгээд одоо манай ер нь бол яагаад нөрөг Тэнэг сонгосон юм бэ гэхээр Тэнэгийн хувьд бол яг шинэ үеийн төлөөлөл. Тэгээд айгүй ур чадвартай залуу Тэнэ бол. Би бол сүүлд нь би одоо л Тэнэгийг багаар мэдээлэл байгаа шүү. Айгүй их юм хийдэг, маш хөдөлмөрчтэй. Ямар ч тийм нөрөг буруу тийм нөгөө нэг ямар нэгэн зуршил байхгүй те. Үнэхээр бүр үлгэрч явах хэрэгтэй залуу. Би үрл үлгэрч явах хэрэгтэй тэр залуу бас. Айгүй гоё залуу. Тэгээд тэр залуу хитийг айгүй баг ярьж ийн гэдэг байхгүй. Тэр хүн чинь те энэ олон жил ярьсан хүмүүс дотор очингүүтээ бас хит ирээд байвал жинхэнэ шүүмжлэл шүү. Тэгэхээр яг хэвээр орох хэвээр юм дээр ороод ингээл баг-багаар ингээл яг асуудал байхгүй. Баажиг бол бүгд мэддэг. Огтой баажи дээр анх бол баажиг өвтөр ахаал гэж хэлсэн юм л да. Баажи ахаал гэж анх уцаар ярьж ирсэн. Одоо бол тэгэл те. Насны үдээр яах вэ? Надаас хоёр ах. Тий. Баажид яагаад та нар тийм дурггүй? Та нар зүгээр ингээд энгийн үед заяа. За sorry. Одоо энэ жоо NBA talk болох гэдэг те. Яг маргааш 4 сарын 1-ний дугаар. Тэгээд ярих. Тий. Бага баажигийн үед манай хүн чинь үнэхээр тийм нэгдүгürt хэцүү. Хэцүү нь ямар талаараа хэцүү вэ гэхээр цаг баримтлах тийм ээ. Одоо бид нар ажил хийж байгаа юм шүү дээ. Хизээч цагтаа ирэхгүй заяа. Тэгээд мань хүн бол ингээд ерөөсө баг нь хожигд юм бол тасралтгүй залгана тий. Одоо ялтыг бол зовоож байгаа шүү дээ. Эсвэл өөрийнх нь нэг хэлсэн юм зүв болох юм бол тасралтгүй бичин тий ингээд. Комментэр тий. Тэгээд тэгээ сүултээ бид нар ингээд нервдэг байхгүй. Тэр нервээ бид нар NBA talk дээр гаргадаг байхгүй. Ерөөсөө өшөө авалт юм биш үү? Ер нь өшөө авалт. Гэхдээ яг баажи бидний харилцаа бол хүүхдийн нөгөө найз нөхөрлөлийн харилцаа үргэлжилж байгаа байхгүй. Бид нар тэгэл тэр бүдэн дээр суучрал нэг тийм сериосны тий. За инглээ тэглээ гэж яриад байвал тэр ч одоо бүр утгартай юм болдог шүү. Бүгд л мэдээллийг авчиж байна. Гол нь жоохон фан байл та. Тэгээ манай баажи бол үнэхээр үг даадаг. Үнэхээр сайн ойлгодог. Маш сайн ойлгодог. Тэгээд өөрөөхтэй амар босролтой залуу шүү. Тэгээд өмнөөгөр манайхан мэддэг болохоос одоо нэг залуучууд манай баажиг бол сайн мэддэг байх шүү. Өмнөөс сонсдог үе өнгөрч учраас. Манай үн чинь тий айгуу тийм өөрөө дипломатч шүү. Тэгээд дипломатч биш шүү баажи чи. Өстой дипломатаас хамгийн олон шүү. Хэрвээ танд за яг танд боломж олгол баажаас уучлахгүй хөө одоо хийдгийнхаа төлөө. Гоохгүй. За би уг нь яг одоо ингээд боломж олгох гэж ирсэн. Энэ камер юм.
Би бажраас уучлах юм ерөөсөө хийгээгүй. Тэгээд болоо. Бид нар ажиллаад хийж байгаа. Тэ. Тэгэл. За тэгвэл одоо танаас бас нэг юм сорих маягийн нэг хэдэн асуулт байна л да. За. NBA Talk-ийн багийнхныгаа хэр сайн мэдэх вэ гэдэг. Их. За. Гэхдээ та энийг нэг амар хүнд сорих. Тэний мэрэ дээр баларч магадгүй ба. Гайгүй хэлэхтэй. За. Бажи юуны орд вэ? За би ордыг мэдэхгүй. Биш ээ. Ба 6 сар чи ямар орд үлээ? Бажи Майкл Джексон өнгөрсөн өдөр төрсөн юм. Яг өөрийнхөө шүтээнд өнгөрсөн өдөр. Тэр чинь 6 сарын 20 хэдэн байдаг санагдаад. Төрсөн өдрөөр нь шүтээнд өнгөрсөн биз дээ. Харамсалтай. Тэгээд тэргүүрээ маань чи сайхан пиар юм шүү дээ. Бас. Тэгэхээр би ордыг мэдэхгүй мөн өстөө. 6 сар. Мэлхий. За мөн баяр хүргэе. Тэр хэлээгүй хэлсэн баярлалаа. Тэгээ мэдчихэл гэсэн үгээс санийх чи би. Тийм мэдчихэж байгаа. 6 сар мэдчихэж тийм. Тэрэн дээр төрсөн өдрийнх нь ордыг мэдэхгүй ч болно шүү. Тэний хэдэн сарын хэдэн төрсөн юм бол? За ястаа мэдэхгүй юм sorry. Үнийг ястаа мэдэхгүй. Би тэрэг тав төрсөн өдрийг тэмдэглэх мөч ирээгүй байна арай. Саяхан бид нар танилцаад удаагүй байгаа ч. Тийм тэнийгээс би өөрөөс нь асуусан л да. Яг төрсөн онсороо хэлж болох уу? Би ингээд нэвтрүүлэх ашиглах гэж байгаа юм. За чи идрэх ч мэдэхгүй байх та гэж хэлсэн. Тэний 11 сарын 22-нд төрсөн юм байна. Тэгэхээр болоогүй байгаа байхгүй. Тэгтээ энэ би ток эхэлсэн хойно өмнө. Эхэлсэн хойно төрсөн өдөр уг нь болох нь болсон юм. Өрөөгүй юм биш. Тийм байна. За ингэж болохгүй шүү дээ нэ. Ястаа гоё гიშгэж гарч ирлээ. Өөрийнхөө өстөө байд юм ш. Тэгсэн бол мэдхөөж. Баясагийн гар дээр их том шивээс үйд юм бэлээ. Ийм үг үйд юм. Баясаа чи баахан шивсэн ш. Абуугаар шивсэн. Айгуу гоё тийм уулзсан үг үйд юм бэлээ л дээ. Once гэдэг үгээр эхэлдэг. Once. Тийм. Once team гэдэг юм англи үг юм хэлээ л дээ. Англи хэл дээр. Once you go black. Тэр арай биш үү? Арай биш үү те? За тий сая жоо 18-ыг нэмж явчлаа шүү. Sorry уучлаарай. Энэ гайгүй байсан. Үзэгчдийн нас бол зүгээр. Болохгүй бол блип хийчих. За. Ай. Нилээ олон шивээс. Өө шивээс. Манай баясаж айгүй шивээстэй. Абуугаар шивээс хэлгэж ирсэн байлээ тэр шивээс. Тийм үү. Once we homeboys, we always homeboys. Би стандарт юм. Ийм шивээс хэлгэж ирсэн байлээ. Тэр ч одоо олон чудаа сакс тоглож байсан. Тэгээд гарын зөндөөл харж байсан тий. Тэгээ би учир зүггүй хараад юу гэж байгаа гэж яг үгүй байна. Гээгүй юм байна тий. Би өөрөө ямар шивээс үтэлтэй. Би дүүэн үе чиг. Ялтын дүү биш баясагийн дүүэн үе чиг. За ямар ч ийм шивээс байд юм байна. Бид нар бас Facebook-ээс нь харж мэдсэн л дээ. Тэгээ асуулт болгоод оруулъя гэж бодоод оруулж илаа. За дараагийн асуулт. Заяа хэдэн онд аль сургуулийг төгссөн бэ? Их сургууль уу? Тий, их сургууль. Манай заяа чи сэтгүүл зүйн. Мобисийг төгссөн баг. Мобис хаа заяа чи. За оны нь бол заяа чи жоохон л доо. Игэл ажиллаж исэн хэд хэдэн залуучуудаас хамт төгсөж исэн байлээ. Төгсөлтийн зургийг харахад бол. Тийм. Тийм. Тэр чинь манай ялтын ихнэр идэр чинь бүгдээрээ нэг төгсөлт шүү дээ. Он хэдэн болоо? 2000 зүг байна. Надаас заяа чинь 6 дүүс харагдаад ах юм. 4 дүүл үү? 2007 юм шиг байна. Баяр хүргэе. 2007 мөн байна. Тийм байна. За. Зүг байна. Аль сургуулийн? Мөс мөн үү? Тийм баг. За ч өөрөө дараа багшилсан л да энэ чинь. Хамгийн сүүлийн асуулт. Ялттай холбоотой асуулт. Битэл хөмсгийн асуулт. Итгэхгүй ш. Ялт хэдэн ширхэг хөмсгч. Сүүлийн фитнесээр их сайн хичээлж байгаа. Жин нилээ хайж байгаа. Тэгж байгаа. Одоо хувцууд баг томдоод эхэлсэн. Тийм байлаа. Үрдэн бол шууд нүдэнд харагдчихсан. Гарсан гараад байгаа. Аха. Хэдий л хассан бэ? Ялтын жин яг одоогийн байдлаар хэд байгаа. За чи сая. Гэхдээ одоо энийг хэлчихлээр болох юм уу те? Цааш аягүй имзгэлдэж шүү. Яг тэр жин дээрээ. Гайгүй юу? Зүгээр үү? Бахарх болов. Хайсан бол бахарх л баг. Тэр цааш Америк явцаа нэмсэн байхгүй. Тийм үү? Тий. Америк яваад бас манай ялтын багш чинь бид чинь мас хамтарч ажилладаг байхгүй. Бодибилдинг фитнесийн холбооны ерхий шүүгч те манай Бацөрөг. Тэгээд сая Бацөрөгч явцсан өөр нэлээд санаа зовж ирсэн. Тэгээд ялт юус хэлсний нэг ч биелүүлээгүй. Тэр буцаад нэмсэн. Ер нь бол нэг 120-дээс цаа чи нэг 15 мав ил ассан. Тэр бол 110 маруу орсон. Тийм 110 маруу.
Одоо ер нь 116 талаа хвчил байгаа бах та бодвол. Окей. За би тэгтээ жингээр асуугаагүй л дээ. Залж асуух. За. За би алс. За одоо ялт над руу харахгүй би доктор одоо. За яах. За айгүй мундаг хасж байгаа шүү. Тэр бол айгүй үнэлжтэй санагч. Би бүр сүүлд Instagram дээр л нэг зургийг хараад пүүх гэж бодоод хажууд байгаа хүндээ үзсэн. Тэгэд ямар сайн амжилт гаргаж байна гэд. Тэгээ өөрөө ч гэсэн ер нь үзэгчтэй нөгөө дагагч нартай ч амлалт өгсөн байлээ шүү дээ. Намайг яаж хайхыг хараараа гэд. Тэр бол их амжилттай байлаа. Тэгээд би ялтаа ярьж байхад мань хүн хэлж байгаа юм нь яг тэр чигээр одоо бидний насны хүмүүс те нэг хайхтай гой сайхан харагдаа те 20 дэх хүүхдүүд байхгүй шүү дээ. Тэгэхээр гамын гол амьдралд нь гарсан өөрчлөлт юу вэ гэсэн чинь мань хүн яг гой цагт унтж чинь, гой цагт сэрж чинь, илүү сэргэлэн байна. Нөгөө ажлын бүтээмж нь ингээд эрс нэмэгдэж чинь те. Тэргүүрээ амьдралын хамгийн эерэг нөгөө эерэг зүйлүүд нь гарч байгаа гэх юм уу. Үр нөлөөнүүд гарч байгаа. Одоо тэгээ би араас нь одоо удахгүй орно. Тийшээ орно гэж бодож байгаа. Тэгээ манай бодибилдинг фитнесийн холбооны Одоотор гэдэг иргэн нэрмжийн дарга намайг амлаж авсан. Одоо хизээ бэлтгэлээ эхлэвэр гэдэг байгаа шүү дээ. Харцлаа да. Тэгээ би бол чинь нэмэх ёстой. Зорилго бол нөгөө тал дээр байна шүү. Би бол нэмэх ёстой. Тий, гэхдээ ялтаас амжилт хүсье. Тэр бол маш сайн хичээл зүтгэл гаргаж илаа. Гэхдээ Америкаар яваад бол их гоё амарч явсан харагдсан. Тэгээд амралтаараа яг өөртөө чөлөөхөд явах байд тий. Гэхдээ болохгүй. Хэтрүүлсэн бэл. За. Баярлалаа. Танаас нэг ийм сонирхолтой асуулт байна л да одоо. Юу гэхээр та одоо аналист одоо мэдээж одоо мэрэгжлийн биш ч гэсэн мэрэгч яваа хүн. Монголд яг энэ ажлыг хийгээд сүүлийн хэдэн жил ажиллаж байна. За энэ дээр мэдээж үзэгчдээс шүүмжил авдаг л байлгүй, магтаал авдаг л байлгүй. Гэхдээ энэ бол таны дуртай юм хийж явж байгаа бас нэг яг дүр гэж харж байгаа аналист. Яг одоо та нэг бэлэгдэхийн гарааны 5 гэж нэрлэдэг шүү дээ. За. Тэрийг одоо NBA-гээс албан ёсоор жил болгон нэрлэдэг. Тэдгээр баг гэдэг. Тий. Танаас би ямар багийг нэрлүүлэх гээд нэг гэхээр за. Энэ жилийн хамгийн муу гарааны 5. Одоо Dream Team гэж мөрөөдлийн баг гэж байдаг бол хар дарсан зүудний гарааны 5-ыг нэрлэж гэж хүсэж байна. Яа, наач ямар хэцүү. За бодъё. За холбогчийн байрлалээс эхлэе. За мэдээж одоо тэр чинь нөгөө нэг сэлгэн цугаад байдаг хүн биш. Гараад амжилт нь муугаад байл гэсэн үг шүү дээ. Одоо боломж талбай дээр асах зүйлтэй байл гэсэн үг шүү дээ. Ер нь дээрээс нь баг нь хожихгүй байл гэсэн үг л дээ. За хамгийн муу холбогчтой баг гэвэл Cleveland Cavaliers. Cleveland Cavaliers-ийн холбоонд тоглогч Sexton гэдэг рүүки байгаа. Хүлээлтэн түрээгүй гэж үнэ. Sexton бол оноо авдаг холбогч. Ассист нь үнэхээр бага. Одоо бүх багуудын нөгөө гарааны холбогчдоос хамгийн бага ассист уншилж байгаа холбогч. Тэр утгаараа Colin Sexton бол холбогч биш байгаа. Холбогч өргөө гүйцэтгэхгүй чадахгүй гэсэн үг. Гэхдээ дээрэс нь Cleveland ямар амжилттай байгаа байлаа. Гэтэ мань хүн бол оноогоо аавна 20 доноо асуудалгүй авт юм бэл. За Sexton. За SG-ийн байрал дээр бол гаранаас бодъё те. Муу логодоос бодоод байна л да би. Чи ямар хэцүү бэ? За Team Hardaway Jr юм да. За. Team Hardaway Jr. Team Hardaway Jr бас үр нөлөө муутай, шийдвэр гаргалт муутай. Оноогоо авдаг. Тэгсэн мөртлөө бусад хамгаалтан дээр бүр 0-0 гэж. Багт үзүүлж байгаа нөлөө бас ер нь бол тааруутай. За SF-ийн байрал дээр одоо манай бүүсээс л хүн орж ирэх гэдэг. Тааш гэхдээ энэ жил ер нь бүүсээ нэлээ хангалттай шүүмжилж байгаа. Otto Porter. Бүүсээс нэг хүн оруулъя да. За Otto Porter. Уул наалаад байгаа. Гэхдээ тэгэл багийн амжилттай л уу юм. Тэг би амар олон багуудыг мартаад байна шүү. Тулгамд юм байна, sorry. Тийм баг. Би яг зүгээр энэ цаг мөчил бодлоо. За довтлогч дээр бол за Dragon Bender. Phoenix Suns. Одоо нэг хөгждөг нөхөд энд байна да. Одоо баг манай дээдлийг тэр тоглох хэрэгтэй баг тэр. Үнэхээр муу. За төвийн байрал дээр шүү дээ. Чивэл Маки. Уг нь гайгүй шүү. Лекси уулс байгааг бол тэр Лекси уултантай хамаагүй Маки зүгээр л толгоо муутай. За хамгийн толгоо муутай баг ийбисээ бүрдүүлчлээ sorry. Тэгээ Лексээс нэг оруулах болохгүй. За яаж зүгээр байл.
За баярлалаа. За. Бид хоёрын ярилцлага ерөнхийдөө энэ төрөд өндөрлж байгаа. Бид нэр бол одоо юу гэдэг чи өрсөн зочиндооч тэр үзэж байгаа үзэгчдээч тэр аль болох зүйл сонирхолтой хөгжилтэй одоо өгөөчтэй гэх юм уу тийм контент хүргэхийг зорж явж байна. Манай контент бол одоо телевизээр гардаг. Онлайн, вебсайт, өөрсдийнхөө вебсайтаар Тэр зовлон сайн мэдэн шүү. Яг манай NB Talk манаас хэдэн жил зөвхөн сошиалаар явсан. тий хүргэж явж байгаа. Тэгээд яг бас та манай нэвтрүүлгийг тоож энэ өдрийн зочноор хүрэлцэн баярлалаа. Одоо хамгийн сүүлийн челленжийг би тантай хамт хийх гэж байна. За. Ямар олон челленжтэй нэвтрүүлэг. Яг гоо челленж шин зүгээр хэдэн ирүү үлээний хэдэн ирүү болж байгаа юм шиг шүү дээ. Энэ хоёр тоглоомын аль нь тай таалагч? Пороор шүү дээ. За пороор. За. Энийг бэлгэлээгүй шүү. Манай хүүдний жоохон нэг юм байгаа. За би танд манай спонсор USA Shop-ийн зориулж ирүүлсэн бэлгийг бооцоод тавих юм. За. Энэ одоо дахиад бүлсэн юм биш. энэ мэдээж одоо таныг бүлсийн үнж фэн гэдгээр онцолж бид нэр энэ бэлгүүдийг сонгосон. За. Одоо хоёлаа шүү. Яа тийм. Энэ бэлгийг шийдэж тэр шийд рүү шийдэж даалгавар гүйцэтгэж Ийм хол уу? Аа. Тий. Яг босон л. За. Тэгээ энийг жоохон ийшлүүл чинь тий. Баг зэрэг ойртуулчих. Дахиад жоохон ойртуулчих. Энэ бол мэдээж хүүхдийн шийд байгаа. Тэгээ хоёлаа хийн. Энэ дээр нэмэгдээ дахиад бөмбөг те юм орж ирнэ л те. Гэхдээ яг бөмбөг үгүй юу гэдгийг хоёлаа дахиад харъя. За. Хэрвээ та намайг хожвол энэ шагналыг шууд тань дахиад нэмээд гардуулнаа. За хожихгүй бол та намайг яачч болно бас те. Хоёулыг хийтлээ шийдэх нь шүү дээ тийм үү? Үгүй ингээд хоёлаа тоглоом шийднэ. Бялуур шийднэ. Бүгд шийдэх юм уу? За. Өндөг л. За тэгээд би яач ирүү чи очих юм бол би бас чамд нэг юм өгье болж гинөө. Тэг өгж болно. Яач юу ч биш болно. Би заавал танаас одоо юм авахгүй. За. Тэгээд нөгөөх нь авид ирээч. Нөгөө тий би бас энтэй адилхан тавьчих юм. Тэгээд энбигийн зүгээс Мико дөгөөрөө гэдэг надад өгсөн л дөө. Тэгээд sorry гэдэг энэ хүн явчих бах танаа багаас. Зүгээр энэ зун тэгтээ хамаагүй. Яг энбигээс өгсөн. Манай Space News руу ирүүлсэн. Тэгээд энийг бас энэ тавьчих. За яа. За баярлалаа. Яндороо точих юм бол хожоорой. За шийдгөө. За тэгье. За хийлгөө. За та хэл. За. Эхлээд тоглоомоо шийдгөө. Тоглоомоо шийдээ. За. Яа шийдэх юм бэ? За. Тоса. Йой, тоса. Энийг авъя. За. Бодоо үстэй. Оноогоор үстэй. За. Пороор ч гэхдээ бөмбөгтэй айгүй ойрлж байгаа тийм. Би тэгээд толгойг авахгүй юусаа. За минийх чинь энэ чи пор юу лөө? Би пороор хүүхдтэйгээ дандаа илчигддэг байсан аахгүй гэж. Зүгээр. Тэгвэл туршлагатай юм авчих биш. За пони. Чи солгоо ойлоо. Би солгоо штэ. За. Энэ чи толгойн хүнд юм болоо яах вэ? За. За. За болж. Бас ч сонирхолтой байлгүй тийм үү? Одоо хоёулынгийнх нь даалгавар өөрчлөгдөж байгаа. За дараагийн хоёулаа шийдэх даалгавар бол хошоор. Монголчууд идэх юмараа тоглохгүй гэдэг. Гэхдээ яг хүлцэлэг чи энэ бол зүгээр entertainment тийм. Зүгээр. Хошоор. Амьдралтай хошоор шийдэж үзсэн юм байна. За нэрийг идчихсэн болохоос шүү дээ. Газар уул аваад пүү гэж яагаад иддээ шүү. Дараа нь яс бидний бас манай найруулагч байх зургаач бид нар идчихнэ. За зүгээр болж байна. Би идчих болохгүй дээ. За шийдээ. За би эхлэв. Янзи. Арах юм байна уу? Асуудал юм биш. Өвчөж байгаа нэг. Болно. Таарах нь уу? За. Төрүүлж өнгөрч болохгүй. Энэ эдийн багийн чи эргэн ирэлт ихтэйсэн. Бостон камбак айгуу сайн хийдэж ш. За, миний хөөшөр. За. Зайц. Улаанбаатар зайц махын фикс. Ингээ ирлээ. Бас туслая л да. Энэ чи бас мэрэгжлийн. За. Ямар эвгүй юм бэ те? Тэгээ. За. Одоо би бөмбөг шийдвэл алтандаа айгуул. Айгуул. Гэтэ таач бас Friends League миг ингээд лиг тацалтгүй шагсаа тоглосоор байгаа. Сая тоглож байгаад ирсэн. Нүгсээ тоглолтоо ирсэн те. За. Сэтгэлээр унахгүй сэлтгэж. 3-1 байгаа шүү. Орцоо. 3-2.
За. Сүүлээс хоёр дахь өндөг шиг. Тэгээ удаашруулсан бичлэг хараа идэхгүй сая. Одоогоо тооцчих тийм ээ. За өндөг энэ бол энэчнийгээ бөмбөг болчихж байгаа шүү дээ тийм. Кист гаргах жоох хэцүү тийм. Алтлаа. За гүйцэх боломж гарч ирсэн. За тэнцэх боломж. Маа эвгүй явж шүү. Үүр болоо. Би яаж шийдэж болно шүү дээ. Амаагүй. Орсон. Ороо. За. За хамгийн сүүлийн. За тоосто. Белуга шийдье. Кис гаргах гоё байна. Инкер унчих юм байна тий. Оо хамаагүй. Яасан ч бол. За. За энэ дээр би тэнцвүүлэх боломж байгаа. Тий. За. Тэгээд өргөн зүйлийг хоёул солилцох юм байна лөө. Билэг солилцох таа. За. Одоо нөгөө нэг энэ чинь нэг юм хаалтынхаа үйлрэлд солилцоо зураг авахуулаад яваад байгаа шүү дээ. Тийш. Тэгээ хоёул тэгээд энэ дээр бас зураг авахулчих. За. Чи гараад ирэхгүй нааш. За. Баярлалаа. Тэгээ саний шийдэлтүүд юм танд ямар хөө санагдав? Сонирхолтой байна. Ер нь бэлтгэл хийж явах хэрэгтэй бай. Юмыг яаж мэдэх. Тэгээ би ч нөгөө дүүнэртэг бас юм жижиг юм шийддэг болохоор бас ч гэж ойрхол байна л да. Тэгээ орох магадaltaгүй юмуд нь ороод өндөг орчмоор шүү дээ. Тийм. Яах зүгээрээ. За баярлалаа. Манай нэвтрүүлэгт бас хүрэлцэн ирж оролцсонд маш их баярлалаа. Таны би түрүүнсээ шилэл байгаа энэ соёнгийн ерөөлөх хөтөлбөр одоо ажилт тань өндөрөөс өндөр амжилт хүсье. Цаашдаа оддыг их олноор нь ойроос нь хараараа. Тэгээ залуучууд бидний нүдийг их олон сайхан хөтөлбөр нэвтрүүлгээрээ хожирлаараа гэж хүсье. Энэ зун бид нэр бас NBA-гийнхэн хамтраад нэг аргамжийн их ярьж байгаа. Тэгээд энэ жилдээ яг хуу NBA-гийн албаны хүмүүс ирээд те Монголыг нэг харчих танилцчих гэж би хүсэж байгаа. Тэгээд 20 оноос эхлээд нөгөө NBA-гийн нөгөө домог тоглогч нар ч юм уу те эсвэл одоо тоглож байгаа хүмүүс ч юм уу зундаа нэг Монголд ирдэг те нэг тийм гоё юм бас байлаа гэж бодож байгаа. Тэгээд энэ жил чинь бас одоо нөгөө FIBA нөгөө 393-ийн 18 хүртэлх насны дэлхийн аварга бас болно тийм Монголд болно. Тэгээд дээрээс нь сагсумын дэлхийн аваргатай. Тэгээд айгүй л их тийм ивент ихтэй л жил байна. Ялангуяа сагсчдын хувьд бол тэгээд мэдээж NBA-гийн финал те Warriors аварга аав те. Бостон баларх бах те одоо харж илээ. Тэгээд NBA тогт очил би бас ярмаар санагддаг ер нь. Тэгээд одоо тэгэл баажи хоцолсон үед те Мико орж болох нь шүү дээ. Асуудал. Тэгээд чи нэг удаад бас тайлбарлсан биз дээ тоглолт. Би нөө фэн геймийг тайлбарлсан шүү дээ. Тэгсэн чи чинь бараг ерөөсө мэрэгжлийн тайлбарлагч байна гэсэн шүү. Үнэлгээ аяг өндөр авсан байлээ шүү. Тий их гоё байсан. Тэр боломжийг олгосонд бас баярлалаа. Энэ боломжийг ашиглаад. Тэгээд яг одоо нэг яг соён гэгэрүүлэх гээд яриад байгаа яг их сүртэл үг л дээ тэр бол те. Одоо бид нэр тэр хуучны мундаг эрдэмтэн профессоруудтай харьцуулахад бид нар бол яг үндэ хинч биш шүү дээ. Гэхдээ яг одоо нэг сошиал ирэлтэл дээр бид нар бас жоохон анхаарах хэрэгтэй байна. Тэгээ би өчтөр нөгөө нэг Ricky Gervais-ийн stand up comedy үзчихлээ л да. Тэгээ Ricky Gervais-ийн нэг хэлж байгаа юм. Манай хүн логик айгу сайтай ярьдаг байхгүй. Би тэр хүн шиг гоё ярьж чадахгүй л байна л да. Тэгээ миний одоо ер нь жоохон хөргмөр байгаа юм биш ч юу гэхэлэр сошиал дээр бичсэн пост тийм үү. Ямар нэгэн хүмүүсийн сэтгэл ч юм уу инглээ. Эсвэл хүн зүгээр өөрийнхөө таймлайн дээр бичлээ шүү дээ. Юу ч бичиж болж байна. Тэрэн доор нь манайхан их буруугаар хариу барьж байна. Их буруу хэрүүл хийж байна. Одоо жишээлбэл би одоо юу гэдэг нэг улс төртэй холбоотой ч юм уу зүгээр нэг нийгэмтэй холбоотой пост бичингүүт чи зөвхөн сагсаа бичиж гэдэг юм уу те нэг тийм сонин хандлагыг харагдаад байгаа. Энэ айгүй ихсэж чинь сүүлийн үед. Одоо энэ 20 он болохоо сонгуул өгөхөр бүр ихсэн энэ бол те. Тэгээд манайхан жоохон сошиал нэрлэгээ жоохон зүв байлгая. Тэгээд Ricky Gervais ямар ч шиг хэлсэн бэ гэхээр одоо ингээд нэг сургуулийн чинь самбар дээр нэг юм байлаа шүү дээ. Одоо нэг юу ч нэг хөгжмийн одоо хичээл орноо гэдэг юм байж шүү. Зарлал. Тий, тэр зарлал. Ricky Gervais тэгвэл хажуугаар нэг хөнгөж чиг харангуутаа одоо манайхан яагаад байгаа гэхээр би эн чи явахгүй. Нөгөө хуулж авангуудаа тий уцруу залгаад би эн чи явахгүй заа ёо гэдэг байгаа байхгүй. Манайхан тэгээд байгаа байхгүй. Гэтэл тэр чинь зүгээр л тавьсан самбар тийм үү. Тэр хүн зүгээр нийтэд л тавьж шүү. Явахыг хүсэж байгаа хүнд нь зориул тавьж. Айгуул нөгөө самбараа гэртэн оронгуудаа би явахгүй нүд чинь ингээд цаас нь өөдөө шилээд байгаа байхгүй манайхан. Тэгэхээр эн чинь айгуу тийм утгагүй гоос яг энэ логикоор бодвол яг тийм болоод байгаа байхгүй тий. Хүн өөрийнхөө Facebook орчинд юу бичих юм тэр хүний эрхийн асуудал. Тэр хүнийг шүүмжилж болно. Бити тэгээ тий заавал ингэх ёстой чи юм байх ёстой гэдэг юмуд аюух гарч ирдэг. Тэр сошиал хэрэглэн дээр манайхан жоохон тийм өгөө аваад таандмаар байна. Сайн нөгөө UB comedy биш нөгөө юуныхны чинь нөгөө шатан зураг гарсан шүү дээ. Comedy lab юу болж байна тий бүр
энэ чинь фан шүү дээ. Энэ чинь entertainment шүү дээ. Тэ ийм нэвтрүүлэг бүгдээр entertainment жоох инээж хөөрөлтэй юм л та. Битээ сериусны тэ юу яа л та жоохон юм so serious гэдэг үстэй тэ. Битээ тийм бай. Тэр гоё тийм. Тэгэхээр хэрэглээгээ зүг байлгаа. Манайхан бол хит нөгөө тууширч байна. Одоо ялангуяа энэ улс төрийн юм дээр бол бүр амар туушрах нь ойлгомжтой. Гол бай тэрнээс ерөөсөө л өөрөөсөө дүгнэлтийг өөрөөсөө судалгаа хий тэ. Өөрөөсөө бодлыг гоё мэтгэлц, баримттай мэтгэлц. Тэрийг л одоо жоохон уриалмаар байгаа юм. Би энэ бэ дээр энийг их ярьдаг. Одоо жоохон энгийн юм дээр ч бас жоохон уриалмаар. Тэгээд нэвтрүүлэгч амжилт хүсье. Маш баярлалаа. Би ийм гоё сеттинг би ч сайн нөгөө Нью-Йоркт ч одоо Seth Meyers-ийн ток шоу үзсэн. Тий. Тэгээд яг ток шоу Америкт яаж явдаг юм нэлээд судалсан. Тэгээд би өөрөө ток шоутай болох мөрөөдөлтэй байдаг. Тэгээд яг манай Монголын нөхцөл хэцүү л байна л да. Айгу 100 хүн ажиллаж ш тэр шоун дээр. Ганц шоун дээр 100 хүн ажиллаж ш. Үүднээс чи оруулахаас эхлээл те airport security-гээс л илүү security байна ш тийм чи. Тэгээд гэхдээ энэ бол заавал байх хэрэгтэй. Энэ бол энэ оройн нөгөө ток шоуны хэлбэр бол хөгжих хэрэгтэй. Цаг хугацааны асуудал. Тэгээд микромон ихлүүлсэн байна. Тэгээд амжилт хүсье. Дараад нь бүр гоё ингээд том тайзтай те 100 хүнтэй болоорой. Дахиад мэдээж таныг бас урьна. За баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд зөвлөгөө байвал харамгүй өгөөрэй гэж хүсье. Тэгээд таныг саяны хийсэн энэ хэцүү байгаа зүйлүүдээс асуудлаас хэсэг хугацаанд ч гэсэн холдуулж чадсан гэж итгэж байна. Шатлаа. Тэгээд бас нөгөө танаа нөгөө нэг лантун дохоо те ичүүдийн орон 2 гэ төсөл одоо эхлэж байна. Өстө чадхаараа дэмжиж те тэгээд манай специалист ч гэсэн бас хамтар ажиллахад бэлэн шүү. Хайдын тусыг авсаар л байгаа. Тэгээд ер нь бол тэгээд бид нар чинь тиммаар л баярлж явах юм биш үү? Одоо спорт те хүмүүнлэгийн ажил урлагийн нийгмийг гэгээтэй гэр лигээтэй байлгаач. Буссан ч хэрэг алгаа. За маш их баярлалаа үзэгчтэй. Тэгэхээр бүгдээрээ эерэг байцгаар байгаа бүхэндээ одоо хин нэгэн хүнд өөрийнхөө үзэл бодлыг заавал тулгахаа болив те. Шүүмжилж болно. Эерэг шүүмжлэл байхыг хаанч үгүйсэхгүй. Тэгээд Late Night нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Та Late Night-ийг MN сайтаар зочилж манай бус нэвтрүүлгийг үзэх боломжтой. Зураг авалтын багийнхандаа маш их баярлалаа. Нэг тим студийнхаа ажилласан. За мэдээж найруулагчийн багийнхан бүгдэнд нь баярлалаа. USA Shop бидний спонсор та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бидэнтэй хамтдаа байсан Sour Bite хамтлагийн залуучуудаа мөн баярлалаа. Танд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр иргэд уулзлаа баярлалаа. За